Өөрсдөө танилцуулах гэж байгаа заяа. Ингээд бид хоёр өөрсдөө одоо нэр мэрээ хэлээд нас масаалууд өөрсдөө танилцуулаад юм. Та тэгээ тимэд ингээд амс. Би юу тимэд гэж үүдэх юм. Үгүй тэгж хэлж штэ тэгэхгүй болохгүй. Хүмүүс өөрсдөө танилцуул гэдэг байгаа байхгүй юу? За нэг хөрөнгөрөө. Сайн байна уу? За өнөөдөр биднээс хүмүүсийн хүсэлтээр өөрсдийгөө танилцуулах чинь бас аавыгаа танилцуулах гэж байна. Тэгээд намайг Халумаа гэдэг, намайг Хонгормаа гэдэг, манай аавыг Ган Төмөр гэдэг. За ингээд надаас ихлэ өөрийгөө танилцуулъя. Юунд энэ юм? Би ингээд төрөхтэй гараа атгсан байсан гэсэн. Тэгээд гайхаад гарыг Бочоо нүгүн кадамбо. Оо тэр бочоо. Я брэстээ гэсэн юу? Юу нэг хотаа заавал яа тийм юм. Өнөөдөр биднээс үзэгчдийн хүсэлтээр өөрсдөө танилцуулаад бас аавыгаа танилцуулах гэж байна. Намайг Халумаа гэдэг. Ёо нөгөө тийм баба шиг. Яагаад энэ юм болоо? Ихгүй байж. Зүгээр юм гараа авсан магсаа. За одоо хутлаа ярьдаг үннээ. За би эхлээд өөрийгөө танилцуулъя. Би болохоор айлын том. Тэгээд манай ам бол болохоор дөрүүл яахгүй юу? За тэгээ манай ээж болохоор хөдөө гэртээ байгаа. Тэгээд одоо би ингээд 22 настай. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд 4-р курст илсэн суралцж байгаа. За би баг байхдаа одоо миний давуу тал гэвэл миний давуу тал юу вэ? Юунд би саналээ? Би ийм байсан гэсэн. 1-р ангид орохдоо 1-р ангид орохоос өмнө морь ундаг байсан. Сургууль орохдоо морь ундаг байсан. Тэр ярихгүй тэр чи ичмээр юм. Юу ичмээр гэдэг чи үнэн л юм. За 5 настай хотод морь ундаг байсан. Морь унаадад уралдаалах байдаг байсан. Тэр чирээс давуу тал. Яг морь ундаг байсан гэж байгаа. Яг морь ундаг байсан заяа. Тэгэд аав намайг морь сайн ундгийг мэдээд нөгөө нэг цирк. За одоо Цирк гэдэг нөгөө нэг юм морь ундаг юм байдаг шүү дээ. Үзүүлбэр байдаг шүү дээ. Тэрэнд бас ингээд ганц нэг оролцож байсан гэсэн тий. За одоо болоо. Тэгээ би одоо бас миний нэг онцлог тал нь болохоор би амар ухаантай байсан. Одоо би 1-р ангид орохоос өмнө ингээд уншиж бичиж чаддаг. Тэгээ хүрдээ зээжилсэн орж исэн гэсэн. Тэгэд ингээд би шууд ингээд бүгдийг уншаал. Гэтэ би тэрийг тоомол мэддэг байсан зарим хүрд үржиж. Тэгж бодгол дээ намайг чирийг мэдэхгүй шүү дээ хүмүүс. 1-р ангид уншиж бичдэг байсан уу юу хүмүүс мэдэхгүй байхгүй юу? Та зүгээр тийм л гэлчих заяа. Тэгвэл би 1-р ангидаа ингээд уншиж бичиж чаддаг ингээд орсон. Тэгээ би тэрийг ингээд сонь аав ээж надад ерөөсөө зааж өгөөгүй би гэсэн. Би ингээд ном ингээд зүгээр хараад тэрийг уншдаг тийм байсан гэсэн. Худлаа сонгуулийн сурталчилгааны нэг юу зургал уншдаг байсан чи. Тэгсэн уншдаг арай тэрэн зүг юм бол түүнээс ч тэр. Тэгээ би чинь уншдаг байсан мас таа уншдаг бичдэг. Тэгээ би бас хүрдээ мэддэг. Худлаа чийлэлсэн байж гал үгийн тааруулаад байдаг. Гүйшээ уншдаг байсан ингээ манай хамаатнууд чинь намайг амар ухаантай гэлдэг гэсэн шүү. За одоо манай дүү өөрийгөө танилцуулаарай. Яагаад? За би ингээд ихээс төрөхдөө нүж атгаж төрсөн. Тэгээд би амар гараа зангидсан байсан гинэ төрөхдөө. Тэгсэж миний гарыг онгоолгосон чинь нүж байсан гэж байгаа. Монголын түүхэнд тий шүү. Монголын түүхэнд Чингис хаан бит хоёр л нүж атгаж төрсөн. Амар гот. Тэгээ би 5 сартаагаас шууд нуграал эхэлсэн гэсэн. Уран нуграад. Тэгээ жоохон ингээд ийм би эвсэлтэй. Би ер нь амар эвсэлтэй ингээ ер нь гуйлжгнаа хөдлөөд байдаг байсан байхгүй юу? Тэгээд 5 сартаагаас эхлээд шууд уран нуграа сурцсан. Тэгээд 2 настайгаас эхлээд та балетын дугууланд явуулсан тий. Тэгээ одоо ингээ 20 гартлаа балетын дугуулангаар ингээ хичээлээ явж байгаа. Тэгээд би чөлөөт цагаараа л хичээл хийдэг. Гэхдээ Англи, Орос, Хятад, Герман, Монгол гээд 5 улсын хэлтэй. Ер нь бол хаанч очсон газар төгсөн.
Тэгээ үнэн шүү дээ аав. Үнэн штэ. Ярмаа Монголын ерөнхийдөө англи үйлчлэл юм уу? Англи, хятад, орсын чинь сүүл сурсан байхгүй юу да. Тэрийг Хагас төвтөө солонгос хэлдэг шүү дээ. Хагас галзуу солонгос хэлтэй бас. галзуух. За одоо аавыгаа танилцуулъя. Аав бол залуудаа амар хүүхний тэнгэртэй байсан. Юу гэдэг. Залуу байхдаа топ медаль пүрэм сүрэнтэй зөндөө месс чүчдэг байсан гэж байгаа. Дараа. Алумагаа маялаад байгаа. Тэгээд зөндөө месс чүчдэг байсан гэсэн. Үнэн шүү дээ. Тэгээд энэ хоёр чинь бүр Үстиг бодлоо. би сэтгэлийн жолоо аваад Балаараа дараа тэр. яг суух гэжсэн чинь манай аав хаяад одоо манай ээжтэй танилцсан байгаа байхгүй юу? Наа амар уран бас. Биднээс ингээд дээлмэл үнэ. Тийм. Цаасарын дээлмэл, хурган дээл энэ тэрийг биднээс ингээ яаж ойж өгдөг өөрийнхөө Дээлмэлж ойхож ойсон. Манай амар уран ингээд бит хоёрын цагаан сарын дээлийг болохоор жил болгон хийж өгдөг. Тэгээд үстэй дээл, хүрэм бит хоёрыг ер нь айгуух сайн гангалдаг. Бит хоёрын хүмүүс ч бүх дээлийг болохоор аав хийсэн. энийг бас аав нэгчээсэн. За одоо надад чинь Тиймээ. Та сүүлд нэхэмлэр хичээлд За халж. наадах юу хөвдөн зам зогч юу гэсэн. Дээл гэсэн бол ямар вэ? Тэр ингэ. Дээл гэж. Та тийм гээл гэж л амар сайн хоол хийдэг. Амар аав өстой гоё хоол хийдэг шүү. Ер нь дандаа их хөвчлээ Европ хоол хийдэг. Шаварма хоол нэг хийж иддэг дээ. Ер нь Америк чанарын Америк төрлийн бургерийг хамгийн сайн хийдэг. Төмсийг бол KFC-гээс илүү шаарддаг. Аав бол үнэхээр сайн хоол хийдэг. Би хярамцагтай аарстаар сүл идэх шүү. Өөр нэг юм идэх шүү. Тэрийг ч яг бүр ганцхан л удаал хийсэн. Гэтэ Монгол хоол нэг их хийдгүй. Ерөөс Европ хоол хийж өгдөг. Тэгэл битүүр чинь тийм болохоор нэг сайн хоол хийж Одоо би одоо Аа. Та ингээ хамаг бичлэг болж байдаг шүү дээ. Та ерөөс нь нэг ч хотлаа гэж хэлж өгөх ёсгүй шүү дээ. би тойж удлаа гэдэг юм шиг яг удлаа. Вэ наа чи хүмүүс итгэдэг юм бэлээ. Балаар. Би болохоор бас чөлөөт цагаараа юу хийдэг вэ гэхээр би усан сэлдэг. Тэр үнэ. Тийм усан сэлдэг. Тэгээд усан сэлээд ерөнхийдөө бол нэг 5 6 жил болж байна. Тэгээд би 100 болохоор үгийн нуурын усан сэлдэг. Тэгээд би өвөлдөө болохоор бассейнд ингээ очиж сэлдэг байхгүй юу. Тэгээд одоо саяхан нэг тэмцээнд явчихдаг. Бэлэг явсан мэт та. Тийш дээ бэлэг. Бэлэг явж тэмцээнд. Бэлэг яваагүй. Бассейндаар гол явсан. Бэлэг яваад тэмцээнд оролцох хүрэл медаль авсан шүү дээ аав. Тийм медаль байхгүй удлаа байсан. Тэр бороо авдар дотор хийсэн шүү дээ. Тэр дотор байгаа шүү дээ. Тийм. Гэтэл зөндөө их медаль авч ирж өгчөөсөн мэт. За би яриад усан сэлдэж авах. Усан сэлдээр бас зөндөө медаль авч ирсэн байгаа. За аав танд өөр нэмж хэлэх юм байна уу? Даваа та. Надад нэмэх гэж харин гасгал юм байна. Юу нэмүүлэх гэдэг вэ хоёр зүйл. Нэмж хийж байна. Нэмж хийж байгаа шүү дээ. Та дээр ч юм уу? Хоёрын бас давуу тал. Манай аав бол амар сайн уяач хүн байгаа. Нэр манай аав амар мэрэгэн гүдэг. Тэ. Амар хурдан гүйдэг. Амар хурдан гүйдэг. Салхишиг хурдан гүйдэг. Ингээд морь уяад байна шүү дээ. Моринууд нь ингээ уралдаж байгаа байхгүй юу? Зэрэг барианаас нь гараад хамгийн түрүүнд аав За одоо яриад байна. Нэг өдөр усаан болцтой уралдуулъя гэж бодоод байгаа аавыг. За одоо болно. Нэрээ. Үнэн шүү дээ аав. Тэгтээ нэр уралдуулж үзэл бараг л төрүүлэнд ойролцоод байна. Ер нь их ойролцоо ирэх шүү. За одоо болно. 1 секунд 2 секундээр төрүүлж иж магадгүй аав бас усаан болтос те. Тийм. Хэмээд. За нэг ийм нэг гэлээ наа. Сайхаа. Би зэрэг зөө одоо. Өли. Зуртаа мэдээ. Одоо бэлий. Манай аав чөлөөт цагаараа бүжгийн хөдөлгөөн сурдаг. Баахан бүжгийн хөдөлгөөн ингээд сэржээд авцсан. Тэгээд доодорч. Бүжиглээ л үжи тэгээд. Хаанаас чи задлаа хүүхд тогтол үзэлжсэн болгосон. Аав бол амар бүжиглдэг байсан. Бас нэрээ дуулдаг шүү дээ. Яваа цаашаа. Амар бүжиглэн дээ. Амар гоё дуулдаг. Энэ бол Дуулаад ирчих юм уу мэн. За баг. Аав бол амар гоё дуулдаг. Нэрээ амар гоё дуулдаг тийм. За заваа. Хүн залгаад. За баярлаа. Ийм гэр бүл. За манай бичлэгтэй хамт байсан баярлаа. Like, comment, subscribe мартваа. За like, comment, subscribe гэх. Чи яаж вэ? Зоны хэлсэн хүмүүсээ манай хүүхдүүдийн одоо YouTube хуудсан дээр like, comment, subscribe дараарай гэлээ. За. Like, comment, subscribe дараа. Буруучлаа шүү дээ. Like, comment, subscribe дараарай. Манай Like, comment, юу вэ? subscribe. Subscribe.
Subscribe дараарай. За дараарай. За баяртай.